Pose with the bands. Pose with the pose with the pose with the bands. Pose with the pose with the pose with the bands. Pose with the bands. Pose with the bands. Pose with the pose with the pose with the bands. Pose with the pose with the pose with the bands. (1931) онд байгуулагдсан Өвөр хангай аймаг өнөөгийн байдлаар 19,125,000 хүн амтай. Аймгийн төв нь Арвахи хот юм. Мал аж ахуйн газар тариалан аялал жуулчлалын салбар голлон хөгжиж Монголын эдийн засагт чухал хувь нэмрээ оруулсаар иржээ. Хотод дэвсгэрийн хувьд 62.9 мянган км². 120,000-аар орчим хүн амтай. Хангай нурууны өмнөд хэсэг говь хангайн цагт байрладаг. Уг аймаг нь уул, тал хэр говь хосолсон олон янзын бүс нутагтай. Туул, орхон, тамир зэрэг гол мөрөн өрсдөг. Цаг уурын хувьд өвөлдөө хүйтэн, зундаа сэрүүн, хурд тундас бусад аймагаас арай их өндөр нөхцөлтэй. Та бүхэндээ Монголын түүх соёл, байгалийн гайхамшиг зохицоор нэлтэгдэг 3 үнэт дурсгал болох Эрдэнэзүү хэд орхны хүрхрээ орхны хөндийн талаар товчхон хүргэе. Юуны өмнө Эрдэнэзүү хэд бол Монголын хамгийн эртний томоохон буддын сүм хийдийн нэг бөгөөд 1585 онд Авдээсэн хааны зэрлэгээр хар хоригмын тойрын дэргэд байгуулагдсан. Эрдэнэ нь үнэт эрдэнэ 100 нь олон бурхан гэсэн утгатай. Анх 62 сүм хэд 108 суврагтайгаар баригдсан бөгөөд Монгол төвд хятадын архитектурын хэв маягийг хослуулсан өвөрмөц хийцтэй. 1930-ад оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихээхэн сүйдсэн ч өнөөдөр шашны үйл ажиллагаа, музей, аялал жуулчлалын гол төв болон оршсоор байна. Эрдэнэзүү хэд нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн орхны хөндийн соёлын дурсгалын нэг чухал хэсэг юм а. Харин орхны хүрхрээ буюу улаан цутгалан. Энэ хүрхрээ нь Өвөр хангай аймгийн маань Бат үлзий сумын нутагт орхон голын дунд хэсэгт байрладаг. 24 метрийн өндөр 10 метрийн өргөнөөс сүрлэгээр цутгах энэ хүрхрээ нь Монголын хамгийн том хүрхрээ гэгддэг. Байгалийн онцгой тогтод үзэсгэлэнтэй орчноороо дотоод гадаадын жуулчдыг татдаг бөгөөд зуны аяллаа хамгийн их очдог газруудын нэг юм а. Орхны хөндий бол Монголын эзэнт гүрний үеийн нийслэл хар хором хот байрлаж байсан газар бөгөөд нүүдэлчдийн түүх, соёлын үнэт өвийг хадгалсан нутаг. Хар хормын төр Эрдэнэзүү хэд археологийн олон дурсгал энд төвлөрсөн байдаг. Байгаль, түүх, соёл 3 үнэт зүйлсийг нэгэн дор харуулдгаараа онцгой бөгөөд 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийг жагсаалдаг болсон байдаг. Түүсийн байрлал Өвөр хангай аймгийн Баталзий сумын нутаг хангай нурууны баруун хорвоод Төхөн хэдийн ойролцоо 8 нуур, хэрэгэл, ширээл, бүр, зургат, дуруу, хайрлагт, далай, баян гэсэн 8 нуур галт уулын тогооны ховхорт үүссэн. Хоорондоо өсөлтгийг боловч газрын доорх шүлээ усан тунгалаг, амтын шувуу болон 1992 оноос дахин цаас тацсан. Загас агнах ан хийхийг хөдөлдөг. Байгалийн үзэсгэлэнтэй нуур, өөрийн өнгөтрөг, борин аялал, явган аялал, гэр бүл, байгалийн зураг авах тохиомжтой. Төвхөн хэд Өвөр хангай аймгийн Баталзий сум, орхон голын хангай нурууны үзэсгэлэнт цагаан голын хавцлын 1651 онд Зануузар хотод өөрийн 19 настайдаа байгуулсан Монголын анхны турхны шашны бяцлаглалын хийд гэж тооцдог. Төвхөн гэх нэршлийн төвлөрөх, чимээгүй бяцлах, төвд суух гэсэн утгатай. Өндөр уулын ингэр дээр байрлах тул лам гүн өөжм орчинтой. Зануузар хотын бүтээсэн уран барилгын хэмнэлт. Доторх агуй, луун хөшөө, бяцлаглалын өрөөнүүд түүхэн дурсгалын үнэт
өнөөгийн байдал ЮНЕСКОгийн бүртгэгдсэн хар хором эрдэнэ зуур төвхөн хийдийн бүсэд багтаж зөвлөж хээр зуршдаг газар. Уур хангаан аймаг бол галзлуудын олонний нутаг билээ. Төрийн саяхад яруу найрагч цэв мэдхийн гайдав Монгол улсын гаргаж жүжигчин дэмжиг зүйчийн галсан бот. Монгол улсын ардын жүжигчин Сэнгжавын гиндэн асал ширээ долоосгийн давталж. Ардын хувьсгалын батцаа гомжгийн дамд. Монгол улсын ардын жүжигчин Чимдийн долоос төрийн хашаа шамгалт хөгжмийн зохиолч Бацгийн Жанзан Баларцмын эзэн Баяр хүрээ эчин гарлаа. Төрийн саяхал зохиолч Жамбын Бүрүү Монгол улсын ардын уран зохиолч Дэндүгийн Бүрүүд гэх мэт дуртад хариултаас шүй олон алт нутгийн олонний нутаг билээ. Өндөр гэгээн зан нутар бол Монгол улсын төр нийгэм шашин соёлыг нэвтрүүлсэн шарын шашны анхны тэргүүн буюу анх дугаар богд явсан зам бодтой. Тэрээр 1635 онд халахын түшаатан гомдоржийн 2 дугаар хүн болж ханд жамц хатнаас Уур хангаан аймгийн 9 зүйл суманд Ишторж нэртэйгээр төржээ. 1640 онд Далайлан Банчин богдоос Жавзан дорнотын хувилгаан тодруулан зан нутрыг 5 настай байхад нь анх дугаар богд Жавзан зам бодогч ширээн залж халах Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөжээ. Тэрээр бага наснасаа бурхан шашны тунгаамал шижир алтанд шарын шашны судрыг игээд тарины сургаал номлол зан үйл суралцаж улмаар 1649 онд цастын орны зурам Банчин жоожиж андсан богдод бараалхан шав орж шашны 5 их ухаарлыг заалган иш онлын эрдмийн төгс эзэмшээд их нутагтаа буцаж ирж номын хүрээ хэд сургуулийг олноор байгуулсан. Зан нутар 1723 онд Бээжингийн шар сунд таалал төгсжээ. 1680 онд Монгол санскрит төв төсөв бичгэд зориулан энэт тагланц нагар өсгүүдээс санаа авч 90 өсөв бүхий соён бүсгийг зохиож байсан. Аймагт 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний нийслэл хар хорон хотын туйрби мөн орхны хөндийн мойлтын амн түргийн үеийн хөшөө дурсгалууд буган чулуун хөшөөд хүн чулуун баримлууд Монголын эрдэнэ төрч ёсны түүхийг гэрчилж байдаг. Энэ бүх өв соёл нь ЮНЕСКОгийн дэлхийн өв бүртгэгдсэн орхны хөндийн цогцлборыг бүрдүүлдэг. Өнөөгийн уур хангаан аймаг аялал жуулчлал модern tourism үйлдвэрлэлээр урсгал төрүүлэх аймагын нэг болжээ. Жил бүр орхны хөндийн өдөрлөг хүмүүсийн аймагын маага зэрэг аргын зохион байгуулалт дотоод гадаадын жуулчдын Монгол хавьтай танилцсан байгалийн амын санхыг нэмэгддэг. Эрдэнэ зүйн болон хар хорон хотын төрийн ЮНЕСКОгийн дэлхийн үеийн чиглэлсэн зөвхөн Монголын төдийгүй дэлхийн дэлхийд нэмэгдсэн багтаалмаа. Мөн дэд Пакистан хэмжээтэй аюулгүй боловсролын салбарт дахиж Аймгийн ирээдүйн ойлголт үйлчлэн хөдөө ажлын соёлын үеийг хадгалан хамгаалах чиглэлээр улам өргөжөж байна. Залуучуудын оролцоо нэмэгдэж шашин үеийн хөгжил улам бүр тод харагдаж байна. Хүлгээр овоглагч нутгаа хүмүүний гайхамшиг нутгаа хүйсийн 8 нуураа хужиртын цэнгэг ашаама хууд сэргүүлэн дуутгана. Тусгаар давтмлын зохиолчтой туурах цаахан өргөөтэй түүхийн жимбэр арвин түмэн амгалан тааны өргөө нутаг минь. Азийн зүрхэнд орших орны алтан хэвлийн хүйсэн орших нутаг минь. Өндөр гэгэний загилтай өргөн сайхан хангайтай хужиртын тансаг авшаантай ховор амьтдын үлгий болсон нутаг минь. Арвай хэртэлтэй алтан гарт эмчтэй айрмын цэгийн хурандаатай арслан гард олонтой ар сайхан хангай аавын минь төрлөг нутаг өвөр хангай минь улсдаа хөлмөрөө өнлүүлсэн баатар ухаанаа төрөөр батжуулсан баатар ардын их уран зохиолч нэр Дэндүгийн Бүрүүд орж мэндэлсэн үлгий нутгаа авьяасны ундрагч ариуна гэгчийн амьдралтай танилцсан үлгий нутаг алдах бүхнийг төрүүлэгч агуу сайхан төвд үлгий нутаг төвхөн хийдийн өргөөтэй төлөв дараа залуустай тэнгисийн улсыг донсолгогчтой тийм сайхан нутгаа 8 нуурын хоржмонд 2 чих амгалан байд насны багт тоглосон чулуун гэрмийн төвтөн байд улаан булангийн уусгал улс орны амгалан байд улам дэшээ дэвшин үлзий бэлгэн бүтэн байд